Хөтөлбөр үргэлжилж байна. За Монгол улсын дархан аварга Батсуурь нийгмийн сүлжээгээр дамжуулан допингийн эсрэг үндэсний төвийн ажилтан зүчийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар мэдэгдсэн. Харин допингийн эсрэг үндэсний төвөөс Батсуурь аваргад холбоотой гомдол ирсэн хэсэг талаараа тодорхойлох гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Монгол улсын дархан аварга намсраж явын Батсуурь өөрийн цахим хуудснаа допингийн эсрэг үндэсний байгууллагын ажилтан өөрийг нь сүрдүүлсэн, нэр төрд нь халдсан хэмээн мэдээлсэн. Түүний хувьд өнөөдрийн байдлаар гадаад улсад зорчиж байгаа учраас албан ёсоор тайлбар өгөх боломжгүйгээ утсаар илэрхийллээ. Дархан аварга Батсуурийн хувьд 2024 оны улсын баяр наадмаас хойш нийтдээ 3 удаа допингийн шижилгээнд хамрагдаад байжээ. Харин энэ асуудлаар допингийн эсрэг үндэсний байгууллагаас тодруулахад би мэдхгүй тэр зүчиж хүн юу хийгээ явсан биш мэдхгүй хэлж мэдхгүй. танай байгууллагын дүрмэн дээр тамирчнаас яаж шинжилгээ авах ёстой вэ? За би тэгвэл наад чинь эргээд хэлье. Яагаад? За тэгэхээр НТV телевизийн сурвалжлах ухааг мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Монголын допингийн эсрэг үндэсний төв дээр ирсэн боловч одоо тухайн ажилтан одоо Батсуурь аварга руу мессеж бичсэн гэх ажилтан бол одоо өвөр хангаа руу шинжилгээ авахар явсан. Өөртөө нуцаар холбогдоход бол одоо хотод байна, гадуур ажилдаа явж байна гэдэг ийм байгууллага болон тухайн ажилтан хоорондоо ийм зөрүүтэй тайлбар өгж байгаа маа. Мөн тухайн байгууллагын нарийн бичгийн дарга гэх хүнээс одоо албан ёсоор тайлбар авах гэсэн боловч ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй хэмээн хаалга хаагаад байгаа маа.